эхлээд явцсан учраас энэ 19-ийн 4 дээр асуух гэж байгаа үлдчихлээ. За яг нь цусны донорын хуулийг дэмжиж байгаа эрх зүйн байдал бас битгий одоо буурасаа гэсэн юм бодолтой байгаа. Тэгэхээр сая бас ариун цай гишүүний санал нэг байна. Дахиад нэг нь болохоор хуучин бол 32 байсан баха тийм ээ. 35 байсан уу? 35 удаагийн одоо үндсэндээ хатгуулаад хүндэт донор одоо болох болцлоо одоо хангадаг байсан бол энэ байдал бас эрх зүйн байдлын хувьд байдаг юм уу? Тооны хувьд бол арай юу нэмэлт болоод орж ирж байна л та. Эрэгтэй хүн бол 2 сар тутам байгаа. Эмэгтэй хүн бол 3 сар тутамд бол үндсэндээ цусаа 35 удаагаас дээш удаа өгжээж гэхээр эрэгтэй хүний хувьд бол нэг 5.8 жил тасралтгүй өгөх нь 2 сар тутам. Эмэгтэй хүний хувьд бол 8.7 жил тасралтгүй өгөх нь. Тэгэхээр энэ ахуу олон улсын жишг мишг нь юм байдаг юм уу? Хуучин бол тэр сейвингийн тоолоод бусад зүйлүүдийн ч гэсэндээ тоолоод илүү богино хугацаанд хүндэт донор болох боломжтой байсныг бид нар илүү урт хугацаантай болгож оруулж ирж байна. Тэгэхээр дордож байгаа юм шиг ийм одоо санагдаж байна. Энийн шалтгаан юу юм бэ? Хүндэт донор маань игдчихэд байгаа юм уу? Энэ олон хүмүүсийг бид нар хүндэт донор болгохыг тэмдэг өгөхөд ингэж одоо жоохон одоо шалгуураа нэмэх юм шаардлага бас байгаа мó гэдгийг асууя. Бусад олон улсын жишг нь бас ямар байдгийг гэдгийг тодруулъя. Түүнтэй нийцүүлж ярьж байгаа зүйлүүд бас байгаа мó гэдгийг тодруулъя. За ажлын хэсгээс 8 номер. За цус хэлбэр судлалын үндэсний төвийн тусламж үйлчлэгийн чанарын аюул байдлын албаны дарга тунгалаг туяа байна. За энэ сайн гаан хүлэг гишүүний асуултанд хариулъя. Цусны хүндэт донорын цол тэмдгийн шалгуурыг яагаад ингээ өмнөх одоо байгаа нөхцлөөс одоо дордуулсан бэ гэдэг байдлаар асууж байна. Бид нар энэ дээр болвол нөгөө цусны хүндэт донор цол тэмдгийг засгийн газрын шагнал болгож байгаатай холбоотой шалгуурыг олон улсын жишгт нийцүүлээд гаргаж өгсөн байгаа. За олон улстай бол цусны бүрэлдэхүүн хэсгийг одоо 50-аас дээш удаа өгжээж бүхэл цусаа 50-аас дээш өгжээж хүндэт донор цол олгодог байгаа олон улстай. Тэгэхэд бид нар бол одоо бүхэл цусаа бол 35 болон түүнээс дээш цусны бүрэлдэхүүн хэсгээ бол 50 болон түүнээс дээш гэж бол тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол яг олон улсын жишгт нийцүүлж энийг гаргаж өгсөн гэсэн үг. За гаан хүлэг гишүүн тодруулъя. За яг аль улсууд ямар байгаа гэдгийг яг дэлгэрүүлээд чуулган дээр би бас асууна. 7-8 жил бас засралтгүй өгнөдөг бас тийм бас амар биш шүү дээ тий. Тэгээ нөгөө талдаа бид нар бас нэг айхтар бас нэг тийм мөнгө заасч гэдэг юм айхтар дэмжлэг үзүүлэх гэдэг юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр бол хүндэт донор болоход нь хитрхи бас хэдүүлээ бас ингээд нэг тийм шалгуурын өндөрсгөөд байх нь бас зохимжтой юу үгүй юу. Шаардлагатай бол одоо тодорхой зэрэглэл мэрэгдлүүд бас байх хэрэгтэй юу үгүй юу. Дотор нь бас ингээд нэг жоохон англиад хүмүүсээ ер нь жоохон урамшуулах тиймэрхүү зүйлүүд нь бас бидний гол одоо хөшүүрэг юм бол энэ дээр нь бас нэг жоохон нээлттэй уяатан байх нь бол зүг бах. Тэр засгийн газрын шагнал тодорхойлж байгаа талаараа дахиж жоохон дэлгэрүүлээч. Тэр одоо ямар шагнал болоод яаж олохоор байгаа юм. За ажлын хэсэг 5 номер өгөх. За гаан хүлэг гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. За энэ ер нь бол одоо байгаа хүндэт донор гэсэн шагнал байгаа. Энийг Монголын удаан загалмай нийгэмлэгийн өдөр төгсгөлийн шийдвэрээр олгодог 35 удаа цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт мөн 30-аас дээш удаа бүхэл цусаа гэж байгаа юм. Ийм одоо донорууд дээр бол энэ Монголын удаан загалмай нийгэмлэгийн хүндэт донор гэсэн шагнал өгч байгаа. За цусны донорын тухай одоо шинжлэж байгаатай холбоотойгоор яг энэ донорын нэр томьёо манаас өөрчлөгдөж байгаа. Цусны хүндэт донор гэдэг ийм нэр томьёогоор явж байгаа. За энийг эрүүл мэндийн сайдын хэмжээнд олох буюу засгийн газрын шагнал одоо эрүүл мэндийн хамгаалалт тэргүүний ажилтан гэдэгтээ яг дүүцэж цусны хүндэт донор гэдэг ийм байдлаар томьёолж энэ хуулийн төслөөр орж ирсэн. За энэ 50 удаа гэдэг бол одоо 2 сард эрэгтэй хүн 2 сард эмэгтэй хүн 3 сард 1 удаа гэдгээрээ тооцвол таны гаргасан тооцоол яг зөв байгаа. Гэхдээ өнөөдөр донор бол одоо нөгөө бүхэл цусаа өгөөд тэгээд 4 удаа сейвингээ өгөөд гэдэг ингээд ийм одоо схемүүдээр бид нар цус авдаг. Тэгэхээр энэ байдлаар аваад зүйл жилд 12-аас 13 удаа өгөх боломжтой. За ингээд тооцвол ер нь 4 жилийн дотор энэ одоо цусны
хүндэт донор гэсэн цол тэмдгийг авахаас бүрэн боломжууд байж байгаа. За нөгөө талаас энэ бол одоо бас нөгөө цусаа байнга тогтмол хугацаанд өгөх. За энэ цаад утгаараа бол цусны аюулгүй байдлыг хангахад бол чухал нөлөөтэй гэсэн юмнууд байж байгаа. Тэгээд бид нар бас тань дээр бас энэ нөгөө ямар улсууд дээр хэдэн удаа өгөлтүүдээр одоо бас энэ цусны хүндэт донорыг гэдэг цол тэмдгийг өгдөг вэ гэдэг энэ мэдээллийг бас дэлгэрэнгүй өгье. За гişүүд асуулт асууж дууслаа.